За 3 сая иргэн жил болгон засал хийлгүүлээл. Тэ хэмнэсээ тавиулаад. Ханы тэнгэр дуудуулаад. Ажил төрөл бүтээсэй гэж амнар дээр очил баахан мөнгө төгрөг өгөөлээд тэгээд амьдрал нь дандаа л доошоо л байгаад тахын тэ бүгдээрээ л өртөө бүгдээрээ л асуудалтай. Тэ эрүүл мэнд нь муу ажил бүтэхгүй бүгдээрээ зээлтэй. Тэгэхээр одоо энийг юм та нарт ойлгуулахгүй байна. Одоо нөгөө л амнар чи тэгээд янз бүрийн хүчин мүчингийн асуудал гаргаад эхэллээ шүү дээ. Бас мартцсан юм шиг байна. Намдар эмхтэй хүн хүчнэлээгээд бас нэг нилээ 2 3 жилийн өмнө бас тийм мэдээ явж ирсэн шүү. Тийм ээ. Энэ бол гэхдээ би бол энийг сонсоод ерөөсөө зочирдсангүй. Ягаад гэвэл би угаасаа ламнарыг ерөнхийд мэднэ бас миний хүүхэд нас тодорхой хэмжээнд гандагийн ойролцоо өнгөрч исэн учраас бас ламнар ямар хуу характертай, аран шинтэй, хүмүүжүүлэлтэй боловсролтой усуд байдгийг ерөнхий утгаар мэднэ. Би гэхдээ бүгдийг гэж хэлж байгаа юм биш. Үнэхээр гоё энерги авдаг тийм үнэхээр зөв. Бусдыгаа ингээд урайлаад хамт байхад үнэхээр гоё ингээд энэ хүншил болох юмсан гэдэг тийм ламнар хүмүүс бол байдаг. Гэхдээ дийлийнх нь одоо Монголд бол ерөнхийдөө л лөөрчд болцоосон. За би яагаад лөөрчин гэж хэлж байгаа вэ гэхлээр биш үү? Лөөрчин гэж ямар хүнийг хэлдэг вэ? За би одоо өнөөдөр та нарт та нарын амьдралыг шууд өөрчилж өгье. Та нар нэг ийм ном уншуулж. Окей? Би нэг ийм хийчих заяа. Би бол иш иддэг. Тэгээд энэ номыг уншуулчих юм бол чиний бүх юм бүтнэ. Чи сайхан антай болно, сайн ажилтай болно. Гэхдээ би та нараас мөнгө авах юм бол та нар барыг маргааш нэг амьдрал нь өөрчлөгдөхгүй бол надад шүү залгаад өө миний амьдрал ингэсэн үг намайг лөөрснө дуудана тийм үү? Гэтэл ягаад лам дээр очиод маш их хэмжээний те хэдэн удаа та нар засал хийлгүүлж ирсэн. Хэдэн удаа та нар ханыг ингэ дуудуулж ирсэн. Хөөе. Хэдэн удаа та нар ажил бүтээсээ миний ажил бүтээгээд гэж мөнгө өгч ирсэн. Тэгээ та нар бүх юм бүтсэн үү? Огцонч бүтээгүй. Тэгсэн ч гэсэн та нар одоо хүртэл тэгсээр л байдаг. Тэгээд хамаг байдаг мөнгө авчид өксөөр л байдаг. Хэн баяждаггүй ламнар баяждаг, ламнарын том дээр байдаг, том хам ламнар нь жип авч ундаг, дийлэх нь хаамстай болдог, мөнгөтэй болдог. А гэтэл ламнар яг тэр мөнгөөр юу хийж байна? Хүмүүс сайн үсээ хийж байна. Үгүй ээ. Намайг хүүхэд байгаа гандагийн эргэн тойрны хаалгууд дээр дандаа тэр хөөрхий будаа зардаг ичнэр байдаг гэсэн. Зарим бүр ингээд өвлийг үүдэнд хүүхдэд тэрвэрч өрцсөн ингээд будаа аваач гэдэг. Тэгэхээр ламнар битгий гандан дотор будаа зараад тэгээд тэдрийг хөөдөг гэсэн шүү дээ. Тэгээд дээрээс нь хараа тэр том том жип буусан тэр хамт ламнар чинь гандагийн гудмаар яадаг лээ. Гэр орлогууд маар дайрчих шахал одоор тавьчихвал явна. Зарим нэгэнтэй би бүр том үнэтэй ресторанд юугаа хийж явна гэмээр ресторан дотор хоёулахнаа эмхтэй хүнтэй гар марын барьцсан айлгуу царайлцсан ингээд сууж байгаа том хамт ламнарыг ч хүртэл би харж исэн. Тийм учраас миний итгэл үнэмшлийн ламнарт ер нь бол төрдөггүй. Хин нэгний хувь заяаг хүртэл өөрчлөхийг хичээдэг. Нэг гайгүй хоёр хүн хоорондоо очиад хос мос болонгууд таахгүй тохирохгүй, хувь заяа тохирохгүй усуд байна. Тэдний эдгээр ингээд өөрсдөө бурхан эсвэл яг шидтэн гэдэг өнцгөр та нарт ойлгуулад мөнгө аваад байгаа чи ойлгомжтой байгаа зү. Өнөөдөр наадууд чинь зүгээр л та нар шашин гэдэг зүйлд итгэж болно. Итгэл үнэмшилтэй байгаа зөв зүйл хийгээд бусдад туслаад буян үйлдэл явах юм бол та нарын амьдрал сайжирнаа, сайн хүн болно гэдэг энэ буянчин үр хөвгч очно гэдэг энэ ойлголтыг л өгөхстэй хүмүүстэй болохоос ш өөртөө шидтэн мэтэ ийм төрлийн ном уншуулчих би засаад өгье. Тоор тохирохгүй юм байна. За би тэгтээ засаад өгье. Тэ ажилчин бүтэхгүй мэн би тэгтээ бүтээгээд өгье. Зарим нэг юм хараал мараал хийцэн ч явж байна. Энэ одоо Монголын 3 сая иргэн засал хийлэхгүй л бол зарим нэг нэг хараал хийлэхгүй л бол тэ үсээ засуулахаар бол барыг ламдар очих гэдэг юм яах вэ? Бүх юм ламтай холбоотой болсон Монголын. Тэгээ жил болгоныг ингээл мөрөө гараг гэл баахан. Одоо ламдар нэрээ Монголын энэ байгаль орчны энэ хог могтой асуудалтай ер нь бол холбоотой шүү. Ягаад гэж жил болгон мөрөө гарах гэж энэ 3 сая иргэний чи баг дийлэх нь мөрөө гаргадаг юм гэж байхгүй шүү. Бүгдээрээ гараад тийшээ нэг тим шидээд ингээд хаймаа гэл бүгдээрээ эргэж бити харахгүй гүм үү гэл. Одоо хүүхдийн тоглоом уу тэр болгон хүмүүс ингээ хайж байгаа юм дандаа хятад хогнод тий. А зарим нэг овоон дээр аваачаад тавьсан юмнууд энэ хар. Дандаа хятад чихэр сүү бичээ. Тэгээд тэрүүгээр амттай идэхгүй шүү дээ. Чихэр иддэг амттай харсан. Овоон дээр аваачаа 9 шидийн таяг тэг ингээл нэг үрүүл хог 9 шидийн юм хайцсан. Тэр чин байгаль ихтэй жиггээ хороолж байгаа шүү. Тэгэл айлаа ийм Google-тэй тийш явж тэр болон тэгээ та энийг ингээд хай ерөөсөл байгаль ихлөө дандаа хог хай. Энэ яг би шарын шашин яг мөн үү? Энэ яг бидний монголчуудыг гэгэрүүлэх шашин мөн үү? Шашингийн гол утга учир бол хүн гэдэг бол зүгээр амт шүү дээ. А нийгэмшээд ирэхлээр энэ шашин хэрэгтэй, тэг гэгэрэлтэй, бусдад туслах хэрэгтэй, буян үйлдэх хэрэгтэй гэдэг ийм үзүүрээ орж байгаа. Гэтэл зүгээр бидний энийг шашин гэдэг юм ерөөс нэг юм бэлэнчлэх сэтгэлгээнд монголчуудыг оруулсан. За чи буюу нүгэл үлдсэн үү? За тэгвэл надад хэдэн төгрөг өгчил би чиний буянгийн чин буцаагаад ингээд нүглийг чинь баг буян болгоод. Тэ? За чи өнөөдөр хүн ажилдаа мундаг тэ бизнесээ бүтээх гэж байгаа бол өнөөдөр хүн өөрөө хичээхстэй болохоос ш нэг ламд үзүүлээд хичээл болчдөг юм шиг байхгүй. Гэтэл лам нар тийм ойлголт өгж шít. За надад хэдэн төгрөг өгч. Чиний бизнесийн асуудлыг ингээд шийдэв. Бараг хүчтэй асуудал.
Бүх юм ламтай холбоотой болсон. Гэтэл энэ дэлхийн 7 тэрбум хүн өнөөдөр модон дээрээ хатдаг үеихгүйгээр тий сар болгон эсвэл жил болгон ингээд лам дээр очиж мөнгө төлөхгүйгээр амьдрал нь бүтээд мөнгөтэй болоод өнгө ороод ингээд илүү төвтэй болохгүй сайхан амьдрал болоод нь штэ. Монголчууд болохоор засаад хэмри овон дээр гараад дарцаг уяад овон дээр явж сүү асгаад хэмрээс ирэх яаж болцсон залуучууд нь бүгд нэрээ таргалтай. Энэ тарган хүн хэмэр гэж байх уу? Бөксөж дийлэхгүй байгаа юу? Ер нь яаж хэмэртэй байх уу? Бодоод үзтээ залуучуудаа. Нэг л хэмэр ярьсан бөөмбөнөрөө хаваан дээр ч хог хайсан. Тэгсээр нь хэмэр лундаа байхгүй. Бүүдэн дээрээ суугаад өдөрлөгөө бариад баг тавхтай хоолооч аваад идэж чадахгүй хэмжээд очсон шүү дээ. Ер нь бол энэ бэлэнчлэх сэтгэлгээ, энэ нэг хэмэр, энэ нэг 9 шидэмгийн шарын шашин, энэ ламдрын энэ тэ буруу ойлголтоос болж бидний буруу юм бэлэнчлэх сэтгэлгээтэй болж байгаа шүү. Тэгэхээр энэ араа саяны энэ хүчингийн асуудал энэ минийг бол би өөрөө үнэн гэж бодож байна. Яаж бодсон? Яг дүнгиж ингээ багаас нь хүүхдүүдийг өнөөдөр хүүхэд яаж боловсрч зөв хүн болж хүмүүждэг. Нийгэмшиж, эсрэг хүүснтэйгээ харьцаж, найз нөхөд болж, тийм ээ? Тэгээ хамт олонтой болж энэ дундаас хүн нийгэмшдэг. Гэтэл хитгэн эрэгтэй хүүхдүүдийг нэг юм ухрын өрөөнд аваачаад тэгээ өглөөнөөс орой өртлөө нэг юм харь орны хэлээр даатгаа намаа чэжлэгээр загин зодоол дарамтлаад тэгээд бүр том болчихно. Насанд хүртэл явуулна гэж боддоо тэр хүүхдүүд астар том сэтгцийн юм асуудалтай хүүхдүүд болж өсөж байгаа. Ойлгож байна уу? Тэгээд энэ эсрэг хүүхдэнтэйгээ харьцаж мэдхгүй учраас яаж ихнэр авах вэ? Яаж эмхтэн хүнтэй харьцах вэ? Яаж найз нөхдөд болцох вэ? Зүгээр л мэддэг юмнэр ном ш. Энэ чи өөрөө асар том хүүхдийг хүчрхийл яваад шүү дээ. Би бол энийг тэгжэл харж байна. Ламнар бол эсрэгээр уулна бол зүгээр үнийн шудраг байх хэрэгтэй. Тэ энэ шарын шашин гэдэг зүйл бол ерөнхийдөө энэ шидтэй зүйл биш ээ. Энэ бол та нарын итгэл үнэмшилтээр оршин тогтдог шашин гэдэг зүйл. Тэгэхээр та нар энд итгэхэд бол та нар өөрсдөө гээгэр хэрэгтэй. Өөрсдөө эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Өөрсдөө бусдад туслах хэрэгтэй. Өөрсдөө хамаг амтны тусын тулд амтан тайртай бол тэ амтран янз бүр зовж байгаа амтан байвал тижээх хэрэгтэй. Хоолонд өгөх хэрэгтэй. Энийг та нар ингээд эннээсээ кайф авч, эннээсээ аж аргал авч ингэж хүн гэгэрт юм а гэдэг. Энийг үнэнгээр нь хэлэх хэрэгтэй байтал бүгдээр нэг юм тусгай. Одоо бурхан ингээд дээр суучаал те. Наа нэг хурж яасан тэр хэмрэн сангийнхаа мөнгийг төлснө үү? Төлөөгүй. За тэгвэл хэмрэн сэрэхгүй. Бурхан одоо ингээд захиалгаа асууж байгаа компани босс уу? Одоо ламдрын ажилчт нь уу? Тэгээ бодоод үстэй. Өнөөдөр та нарын авч өгж байгаа ламнар тавьж байгаа мөнгө сайн үсээ энд явж гинөө. Би сая Монгол очиж харсан гандагийн иргэн тойрны энэ гэр хороол ерөөсөө сайжраггүй. Яг байдгаар гандагийн барилгууд л гоёолол гэрэлтэй болол улам технологийн сайжраад тэд дугаартай өөрчлөлөгч тэдгээр лам дээр очно ч хийж ах шиг баг. Ийм л болцсон биш. Бидний ерөөсөө ойлгож хүндэлдэг шашин гэдэг зүйл өнөөдөр манай эмнэлэг хүртэл тийм байж чадчих байгаа гэлөө. Эмнэлэг хүртэл 50 жилийн өмнөхөр хэвээрээ байж хахад лам нар хөгжөөлөдөг, мөнгөжөөлөдөг, хаусанд ороолэдэг. Арт түмний амьдрал нь улам дороотоол байдаг. Тэгэхээр энэ лам нарыг бидрийг гэгээлүүлж байгаа сайн үсэд авч өгч байгаа хүмүүс мөн үү? Одоо бүр ихнээсээ нэгээ хүчинтдэг гэж энэ босод хүмүүсийг хүчинтдэг гэж энэ манай хамаатны нөхцөл байдал ч гэсэн нэг ламны тийм асуудал байгаа. Бас хүчинтэх гээд ингээд дайрж ирсэн асуудал өнөрч хүртэл байгаа. Тийм учраас би ер нь лам нарт итгэдэггүй багасаа ч итгэдэггүй байсан. Тэгэхээр хараа энэ лам нар гэдэг би одоо хүмүүс хандаж хэлэхэд та нар бол үнэн зөв шударгаар гарч ирээ. Бити ингээд арьсаа хамгаалаад мөнгө олох гээд тий ингээд нэг арт түмний тархийг угаагаад мөнгө л өгчвөл тэр арт түм сайжирч юм шиг. Өнөөдөр нь шүү дээ би ингээд гой турмаар байлаа гэж бодъё л доо. Тэнгууд би өөрийгөө зовоогоод хоолны дэглэн бараа шүн стунтаалтай гүүч хараагаал ингээд явах нь хэцүү юу? Эсвэл хин нэгэнд нэг жоохон мөнгө өгөөд тэр нь нээж ингээд ээжид ашиглаад намайг тураачих нь амарх нь. Яг энтэй адилхан процесс гандангийн системд явж байгаа байхгүй юу? Өнөөдөр би мундаг болоод би энэ ажлыг бүтээмээр байна. Би гэгэрмээр байна. Би сайн хүн болмоор байна гэвэл тэр хүн өөрөө хичээгээд бусдад хүнтэй сайхан харьцдаг. Бусдад муу юм хийдэггүй. Тэ байгаль ихээ хамгаалдаг. Энэ болгоныг байн хийж явж тэр хүн сайн болох хэрэгтэй болохоос нэг лам хэдэн төгрөг өглөө лам үлдсэнийг бурхантай ярьж нэг 20-30 минут ном уншиж шийдчихдэг. Энэ буруу ойлголтоос одоо бүгдээр гараа. Энэ нэг юм мухар сэтгэл зүйлээсээ бүгдээр одоо салаа бүр гуйж байна. Яг нь бидний одоо энэ бүр дэшээ гүгшээ ах ихчнэр эмээ өвөөнөр бол салахгүй байна. Насаараа итгэж явсан учраас. Одоо гэхдээ энийг бичлийг үзэж байгаа миний үеийнхэн надаас жоохон дэшээ ахнар дүүнэр мөн та нар арай илүү бас интернет ухаж байгаа мэдлэгтэй байгаа учраас энэ нэг заваа юмнаас бүгдээрээ салцгаая. Энэ Монгол бусаа цэвэрлж авцгаая. Би шашнаа салцгаая гэж байгаа юм биш. Шашин бол бэлгэлийн чанартайгаа байж игээ. Тэ гоё нэг зуршил дээрээд үзчихдэг. Ороод нэг энерги авчдаг.
шувуу хоолчдаг тийм байцгаая. Тиймээс энэ нэг балиар нэг 9 шидийн нэг мухар сүшгэн ойлгомж бүр нэг юм те. Бүхий л юм дээр нь ингээл нэг лам гэдэг энэ нэг зав юм цөмөрө болцгоё. Тэгээд шарын шаснаас гарцгаа яг одоо те мухар сүсгээс салцгаая.